Ялдамхан тансагхан хүүхнүүдийн гоо сайхан дүрийг яруу найрагчид анх түрүүн бүтээсэн гэж итгэнэм. Уянга яруу ухаан төгс цэцэн цэлмэг өгсээрээ уран гоо хүүхнүүдийн гэгэн алдрыг дуулсан гэж бодном. Хүний орчлонгийн нар бүсгүйчүүдийн сайхныг хүүхний нам төрх үзэгсэнд бие галбирыг дүрслэн уран тансаг бүхнийг магтан дуулах гэж ухаан будаг хоёрон зураачд бас хайрлаагүй. Эрхэмсэг, игэл, энхри энэ олон хүүхнүүдийн төлөө эрдэн, сувд, алт, шүр, алив бүхнээ энэ орчлон хайрлаж байгаагүй. Ирчүүдж бас харамлаж байгаагүй. Хаврын ихээр жигдэрсэн хідэн түмэн цэцэгнээс хайрт хүүхнүүдтэй гэж хичнээнийг тэд тасалсан билээ дээ. Халиу булга тэргүүнд нь өмсгөж хандгаан арьс хөлдөн тавих гэж хан хөвчөд буун дуу хичнээн хүн дуугаргаа билээ дээ. Сайхан бүхнээрээ хүүхнүүдийг чимэх гэж, сансан бүхнээрээ хүүхнүүдийг гоёх гэж саруулын орчлонгийн гоо сайхан бүхнийг саран дагн бүсгүйчүүдтэй л зориулдаг билээ. Зуунд хүүхнүүд янз янзаар амьдарч цусарч бэлдууч эцдийн хүнд гарт нүхлэгдсэн ч ирчүүдийн зүрхэнд хүүхэн хിവэр үлдэж эрх чөлөөний түүхэнд хүний мөр гаргасан юм. Ман тухай хатан төрж ёсоон дээдэлж Мария Кюри атомын нууцыг нээлтсэж тэмцэж исэн 90-100-тай цуг тэнд л хүүхнүүдийн хувь заяа хамт байсан юм. Хүний хайр, эхийн инхрийлэл, гоо сайхан бүхэн хүүхнүүдийн ариун сүв бүүийн дунд шингэсэн юм. Хүч дэлхий бүхлээрээ эхийн сүвгээр амлаж хүйтэн халуун хоёрт эхийн нүмерт бойцсон юм. Бүхний төлөө амьдралыг тэгшлэн засдаг бүсгүйчүүдийн сайхан сэтгэлийг дээдлэн биширч явъя. Бүүийн дуугаар уйрааж эхийн хайрыг амьлуулсан бүсгүйчүүдийн цаглашгүй ачийг хариулан баясаж явъя. Уурал хорвоог сүүгээр амлуулж хайраар ивээсэн бүсгүйчүүдийн үлмий бат оршиг.